Хайцгаа YouTube тайлан 2025. Миний хувьд одоо YouTube бол орлогын нэг их үүсвэр. Тэгээд энэ дээр ердөөсөө спонсоршипээ ердөөсөө оруулахгүй. Яг Google AdSense буюу одоо гадаадаас YouTube үзэхээр дундуур нэм автоматар рекламууд гарч ирдэг дээ. Тэгээд одоо тэр рекламнаас олдог мөнгө гэсэн үг. Тэгээд 2025 онд нийт одоо Google AdSense-с хэдэн доллар олсон. Тэгээд ганцхан орлого биш, ер нь нийт хэдэн subscribers нэмсэн, хамгийн их үзэлт хандлттай бичлэг, нийт хэдэн бичлэг оруулсан гэх мэт ингээд 2025 оны YouTube талангаа хүргье. Тэгээд ингээд тулд YouTube студио руу ороод тэгээд Analytics руу ороод тэгээд одоо энэ дэр хугацаагаа заагаад өгье. За 2025 онд миний нийт үзэлт 16,318,467 байна. 2024 онд болохоор би илүү их бичлэг оруулсан байна. Тэгээд 2024 онтой харьцуулахад нийт одоо үзэлт маань 22% буурсан харагдаж байна. Тэгээд миний бичлэгүүдийг нийт 3,132,882 цаг үзсэн байна. Үзэлтээрээ бол тэгээд энэ жилдээ би нийт 68,336 subscribers нэмсэн байна. Тэгээд энэ Social Blade гэдэг бас сайт байдаг байхгүй юу? Тэрэн дээр бас одоо юм Analytics харж болдог. Энэ дээр бас харчи. Энэ дээр болохоор яг нөгөө жилийн Analytics харах юм бол мөнгө төлд юм байна. Тэгээд одоогийн байдлаар дунджаар би өдөрт 100 дагагч нэмдэм байна. Одоо subscribers нэмдэм байна. За. Тэгэхээр жилийн өмнө хэд байсан гэсэн үг юм бэ? Одоо болохоор би 326,000 subscribersтай байгаа. 68,336. Жилийн өмнө болохоор би 257,600 subscribersтай байсан байна. Тэгээ 326 гэдэг чинь бас л их тоо байна да. За тэгээд яг миний ямар контентоос хамгийн их дагагч орж ирсэн бэ гэсэн чинь Hot Mic Diaries, Ruby гэж хэмбэ гэдэг дугаар дээрээс нийт 3,922 subscribers орж ирсэн байна. Тэгээ 2025 онд би нийт 69 бичлэг оруулсан байна. Сард дунджаар 5 бичлэг оруулсан байна. 5-6 бичлэг. Тэгэд миний оны хамгийн ихний бичлэг болохоор Squid Game season 2-ын таны анзаараагүй бүх зүйлс гэдэг бичлэг байна. Энэ болохоор 371,000 үзэлттэй. Тэгээ дараа нь Hot Mic Diaries ном гэж хэмбэ өөрийгөө эрхлүүлж гангалдаг бичлэг гэд бичлэгнүүд орж явсан байна. Тэгээд энэ жил хийсэн миний 60 хэдэн бичлэг байла. Энэ бичлэгнүүдээс хамгийн их үзэлттэй нь болохоор Ruby гэж хэмбэ гэдэг бичлэг маань байна. Энэ болохоор нийт 642,000 үзэлт авсан байна. Тэгээ дараа нь Oyuka Boyachin Hot Mic Diaries, Зол Жаргалын Hot Mic Diaries, тэгээд Бадмагийн Hot Mic Diaries орсон байна. За нийт хэдэн дагагч нэмсэн, нийт хэдэн үзэлт авсан хамгийн үзэлттэй бичлэг гэд юу нь ярьчлаа. Одоо болохоор орлого 2025 онд би YouTube Google AdSense-с нийт 13,146 доллар олсон байна. Энд чинь Монгол мөнгөөр хэд юм бэ? 46,800,000 төгрөг олсон байна. YouTube дээрээс. Гэхдээ эндээсээ бас татвар одоо төлдөг. Цаанаасаа татвараа суудгаад над руу шилжүүлдэг. За. Тэгээ эндээс хамгийн их орлоготой нь болохоор $1,070 орлоготой бичлэг байна. $839 орлоготой бичлэг байна. $814 гээд. За тэгээ сар сараараа хувааж үзэх юм бол нэг сард болохоор би $449 орлого олсон байна. 2 сард $1,664 орлого, 3 сард $1,641 орлого, 4 сард болохоор $575 орлого, 5 сард $916, 6 сард $1,939, 7 сард $843, 8 сард $400, 9 сард болохоор $543, 10 сард $253, 11 сард $991, 12 сард $2,052 олсон байна. Тэгэд одоо яг YouTube-ийн цалин болохоор дараа сарынхаа 20-оос хойш ордог. Тэгээ миний 12 сарын цалин бол одоогоор ороогүй байгаа. Тэгээ ер нь баримжаагаар хэд орчим долларын татвар авдаг вэ гэж хараад үзье л та. За одоо чиний 6 сард $1,939 орлого олсон байгаа шүү дээ. Тэгээ одоо хуулга харч. Би угаасаа нөгөө YouTube цалингаа авдаг ийм тусдаа данстай. Яг тэр орлогоо тэндээ байлгадаг. Тэгээ тэр орлогоноос тодорхой хувийн одоо хатгаламжууд руугаа хувааж хийгээд тэгээд нэг 10-аас 20% нь үлдээгээд эсвэл заримдаа бүгдийг хийгээд тэгээд өөрийгөө эрхлүүлэх одоо хоримтлалтаа хийдэг гэх юм уу. За 6 сар гэдэг чинь 7 сарын 20 хавцаа орсон гэсэн үг юм байна л да. За энд болохоор $1,799 орж ирсэн байна. Тэгээд татвараас нийт $150 асагдсан байна. За тэгвэл 5 сарын орлогоноос хэд асагдсныг харъя. $916
хийсэн байгаа. Тэгээд дансанд орж ирсэн нь болохоор $861 байна. $55 асагдсан байна. Тэгээд одоо хамгийн өндөр орлоготой сар нь болохоор энэ 12 сар байгаа юм байна. Тэгээд ардаас нь 6 сард $1939. Тэгээд хамгийн бага орлоготой сар нь $253 10 дугаар сард олсон байна. За тэгвэл хэдүүлээ оноороо харъя заяа. 2024 онд болохоор би нийт $14,832 хийжсэн байна. 2026 онд харин хэдийг хийх бол тэгээд төлөвлөгөөгөөр за 68,000 дагч жилд нэмж байгаа гэж бодоход одоо би 326 байгаа юм чинь онд дуусахад бол 400k хүртсэн л байх юм байна гэдэг зорилго тавилаа өөртөө. Миний одоо 12 сарын орлогын статистик гарцсан байна. $2,052 болсон байсан шүү дээ. Тэгээд татвар нь асагтаад $1,913 орж ирэх ёстой юм байна. Тэгээд ер нь хэрхэн YouTube-ийг одоо ингэж Google AdSense-тэй холбох вэ? Хэрхэн дансаа холбох вэ? Хэрхэн одоо мөнгө авдаг болох вэ гэж аюул олон хүн асуудаг. Тэгээд аюул юм жоохон ярвигтай процесс болдог юм шиг байлээ. Би бол аюул амархан одоо адстайч гэх юм уу Google AdSense-ээ болгож исэн. Яг намайг YouTube дээрээ мөнгө олж болдог. Одоо тэр чинь шалгуур байгаа штэ. 1000 саб хүрэх хэвээр. Тэгээ үзэлт нь нийт 40,000 минут гэдэг лөө байх хэвээр гэд харчээ. YouTube monetization requirements. 2026 оны байдлаар болохоор багадаа 500 subscribers хүрсэн байх хэвээр юм байна. Тэгээ 3,000 цагийн үзэлт авах хэвээр юм байна. Тэгээд 3 public бичлэгтэй авах хэвээр. Сүүлийн 90 хоног ингээ апплод хийсэн. Тэгээд одоо юу болд юм бэ? Тэгээ monetize хийх хэрэг авдаг. Тэгээ урд нь болохоор 2025 онд бол 1000 дагагчтай байх хэвээр байсан байна. Үзэлтийн цаг нь 4,000 цаг хүрсэн байх хэвээр юм байна. Тэгээ эсвэл YouTube Shorts 10 сая үзэлт хүрсэн байх хэвээр юм байна нийлээд. Иймэрхүү шалгууруудтай байсан байна. Тэгээ хэрхэн яаж холбох вэ гэхлээр яг миний мэдж байгаа юм нь Google AdSense дээр аккаунттай болох хэвээр. Тэгээд YouTube Studio ер нь YouTube-с чинь ингээд notification ирчин ингээд monetize хийх хэрэгтэй болсон байна холбоорой гэх. Тэгээд тэрнийхэн дагуу холбож исэн. Тэгээд одоо хаягаар чи ингээд код ирж мэрээд ер нь ингээд боо юм болдог. Тэгээд яг би яагаад өөрийгөө азтай вэ гэж байгаа гэхлээр би одоо энэ шалгууруудаа яг 2020 онд хурж исэн баггүй юу? Ковид үеэр. Тэгээ тэр үед чинь ингээд одоо нислэг тиймэрхүү юм хаагдцсан, шуудан хаагдцсан байсан. Тэнгүүд ингээд шуудангаар хаяг ирэхгүй одоо мэйл буюу одоо захим шуудангаар шууд код ирээд тэгээд айгүй хурдан болж исэн. Тэгээд би бас өөрөө болгоогүй манаа нэг найз байдаг. Тэр найз маань яг Volume Plus-ын хаягийг monetize болгож исэн баггүй юу? Тэр найз маань надад тусалж исэн. Тэм болохоор яг надаас айгүй олон хүн асуудаг мэддэг байсан бол би бүр хэлж өгмөөр л энэ. Үнэхээр хэлж өгмөөр энэ данж мэдхгүй болохоор ингэж байгаа шүү. Нуугаад байгаадаа биш. Тэгээд одоо болохоор яадаг болцсон энэ бас сайн мэдэхгүй байна. Мэйл зээлээрээ код авч болох л ах. Ер нь айгүй олон YouTube бичлэг байдаг штэ. Яаж YouTube-ээ monetize хийх вэ гэд гадаадаар Монголд бас хүмүүс хийцэн байдаг баха ингээ хайгаад үзвэл болох бах. Одоо хэрвээ миний YouTube analytics-ыг бүр харъя л та бүр хамгийн ихэнх үедээ харъя. Одоо л би ингэж өндөр орлого олдог болцоод байгаа болохоос яг миний бүр анхны онуудтай харьцуулбал яг lifetime гэж яагаад харъя заяа. Ер нь л YouTube-ийн орлого чинь яг monetize $100 хүрж иж данс руугаа авах хэрэгтэй болдог байхгүй юу? Тийм тэгээд эхний эдийн сар чинь $100 хүрэхгүй штэ. Бараг 4-5 сар болж иж $100 хүрээд авдаг байсан. Тэгээд тэр мөнгөө шууд цуглуулж чадахгүй тухайн үед чинь тогтмол цалин байхгүй. Тэнгүүд YouTube-ийнхаа орлогоор тэгэл одоо өдөр тутмын хэрэглээг ингээ болгодог. Давхар хажуугаар нь ганц хоёр нэг юм баг үнийн дүнтэй рекламны ажлууд орж ирнэ л дээ. Зураг авалт, бүжгийн ажил ч юм уу. Тэгээ болгодог. Тэр мөнгнүүд ердөөс цуглуулж чаддаггүй байсан. За нийт орлого $36,406 гинэ. Одоо бүр 20 оноос хоошоо гэсэн үг. Тэгээ эн чинь Монгол мөнгөөр 129 сая байгаа юм байна. 6 жилийн турш гэсэн үг шүү дээ. Одоо дөнгөж 6 дахь жил нэхлээд явж байгаа. Тэгээ хэрвээ яг энэ бүх мөнгөө цуглуулж исэн бол боломжтой байсан байна. Одоо байрны түрээс идэж уух юм ингээд бэлэн байсан бол би YouTube аккаунт болохоор 16 оны 1 сарын 30-нд нээжсэн байна. Одоо яг 12 дугаар ангитай гэсэн үг юм биш үү? Бүжиглж эхлэегүй бах та. Тэгээ бичлэг хийж эхэл хамгийн ихний бичлэг 19 онд постлж илөө. Тэгээ одоо яг энэ чартан дээр ингээ харагдаж байна. Орлогогүй гэж явж байгаад 2020 онд бүр орлого алга хөөе. 21 онд болохоор би нийт $669 олж ирсэн биз дээ. Нийт штэ тэгтээ 12 сарын орлого. Тэгээ одоо нэг бичлэгнээс 0.76 цент олох жишээний жилдээ 669. Энийг чи одоо 12 туваахаар сардаа нэг $50 олдог байсан юм уу? Тэгвэл 22 онд хэдийг олсныг харъя. 22 онд болохоор жилийн орлого $591 байна. Орлого нь багасчих. За тэгвэл 23 онд харъя. 23 оны жилийн орлого шууд $6,927 гээд 10 дахин ихсэн ба шүү дээ. Тэгээ энэ үед чи яг би gossip хийж эхэлсэн байхгүй юу? $6,927. Тэгээ жилийн орлого гэхээр энийг 12 таваа харчин $500 орчим болсон юм уу? Сарда. Одоо 24 оныг харъя. 24 онд чинь би болохоор YouTube дээр ихтэй амар идэвхтэйсэн шүү дээ. Бараг
7 хоногт бараг 4 бичлэг оруулаад ирсэн үгүй юу. Гэтэ миний нойр бүр үнэхээр алдагдсан. Хувийн амьдрал одоо жим юм үнэхээр алдагдсан. 2024 онд болохоор $14,000 болсон байна. Хамгийн их орлого олсон жил. Ер нь нэг иймэрхүү л байна да. За тэгээ энэ жил бас ер нь YouTube-ээ илүү анхаарай гэж бодож байгаа. 2025 онд 68 бичлэг оруулсан. 2024 онд би нэрээ хэдэн бичлэг оруулсан бол тэрийг бас харчий. 2024 онд би 101 бичлэг оруулсан ба шүү дээ. 3 хоногт нэг бичлэг байгаа сте баг. Тэгээ одоо энэ жилдээ ч гэсэн чадвал за ядаж 80 бичлэг оруулъя гэж бодож байна. Одоогийн байдлаараас цөөхөн л орсон байна. Гэхдээ та хэд анзаарч байгаа бол бичлэгний чанар бас сайжраад эдит нь одоо илүү юм шинэлэг болж байгаа. За тэгээд миний 2025 оны YouTube тайлан иймэрхүү байлаа. Тэгээ энийгээ бас одоо жил болгон хийдэг ийм контент болгож оруулнаа гэж бодож байна. Тэгээд 2027 оны ихээр одоо 2026 оны YouTube тайлан гэж бичлэг хийх нэ штэ. Тэр үедээ YouTube миний 10 орлогын их усүрийн нэг болсон байх болтугай. За баяртай.